гэсэн мэдээнд анхаарлаа хандуулна. Европын холбооны улсуудын санхүүжилтээр эх орондоо хэрэгжүүлж байгаа томоохон төслөөр нь эдийнэ танилцуулсан хатагтай цэлмгийг мандал захирлын хүү тайхартай сүү тавьсан гэдэг нь бодол бололтой. Олон эрчүүдийн сэтгэлийг гонсоолгож атаархлыг төрүүлэх болсон энэ дулааны эзэн нь өгөөж компанид ажилладаг бундан гэгч энгийн нэгэн зам байдаг гэнэ. Танах байсан уу? Танах ч муу юм шүү. Та сайн муу байсан уу? Цэлмэгтэй үлгэх юм уу? Нэрээ мó. Ямар гоё. Яа, та ийм гоё ихтэй үлгдэг. Би таны ийм гоё хүүхэд үлгдэг мэдтгүү. Ийм амьдаа болцолж идэг. Яач чи. Найс ч онтол яах юм. Чи ямар муухай юм. Би яваа. Үгүй энэ тавж байгаа зураг үнэтэй. Агуулсан юм аа. Европын холбооны улсууд энэ манай бундан гарч иржтэй. хэрэгжүүлж байгаа томоохон төслөөр нь эдийнэ танилцуулсан хатагтай цэлмгийг мандал захирлын хүү тайхартай сүү тавьсан гэдэг нь бодол бололтой. Олон эрчүүдийн сэтгэлийг гонсоолгож атаархлыг төрүүлэх болсон энэ дулааны эзэн нь өгөөж компанид ажилладаг бундан энгийн нэгэн зам. Ямар адилхан юм. Бундан байгаа үстэй. Бундан биш байлгүй дээ. Чи одоо бундан залгаад. Над дугаар нөхгүй шүү дээ. Или бата. Чи залгаад та. Надад байхгүй. Эмжи. Одоо залгаад. Таахгүй шүү дугаар нь. Али. Суда. Али. Бөө заа. Бэлээ залгаад та. Чи яач вэ? Надад дугаар нь алгаа даргаа. Танд байхгүй мó даргаа? Надад үгүй юм би юу таанаас асууж идэх. Та нарын ямар сонио болоод. Хамт ажиллаа 4 жил болж байгаа. Тэгэхэд хамт ажилладаг ажилтныхаа утасны дугаарыг ч мэдэхгүй. За та нар дунд ятаж гэрийг мэдгүй юм байна уу? Суда. Ичдэг болсон юм да. Тэгээд бас цэлмгээр хоолнд даалгах байх шин.
улсуудын санхүүжилтээр эх орондоо хэрэгжүүлж байгаа томоохон төслөөр эдийнэ танилцуулсан хаттай цэлмгийг мандал захирлын хүү тайгартай сүү тавьсан гэдэг нь бодлуулалтай. Олон гэрчүүдийн сэтгэлийг босоолгож атаархлыг төрүүлэх болсон юм. Ямар сайхан өдөр вэ? Одоо энэ төсөл хийх үчгүй. Өдрийн юм. Фонд бай. Дээдсийн хүрээлэнгийн үстэнд хатагтай хээ цэлэнгийн хайрын эзэн хэн бэ? Гүй чи фонд бай штэ ой. Мөн бай штэ. Хаа За сайхан амарсан ундаа. Яг юу болцсон юм да. Чийс нэр муухай аа? Ажилтаа гэлтэй юм аач. Чамайг цэлмэгтэй үерхдэг гэдэг бид нар энэ сонин дээрээс л олж уншиж шээ. Хизээд юм бэ? Чи яагаад бидэрт хэлээгүй юм бэ? Ундаа. Бид нар чиний хувьд ийм хүчтэй болсон шээ. Татвар тавьчих. Ундаа. А байна даа. Оо, ондоо ирсэн оё даа. Тий. Дөнгөж сая орлоо. За, одоо. За даа одоо. Би охинтойгоо телевизээр үзэж байгаад манай ажилчин гэдгийг дуулаад хичнээн их баярлав. Тэгээд ирээд ажлын тэмдэглэл үзэж байгаад чиний хийсэн ажил олигтой юм байхгүй юм лээ. Хүн төвлөхэд байгаа бат. Тийм даа. Төвлөхэд завг байгаа. Яагаад би чамайг энэ ажлын үеэр дуудаж ирүүлсэн бэ гэхээр манай тасгийн ажил хамтрагч компаниудад танилцуулга хүргэх тасгийн ажилд агцгүй байгаа. Хүн төрөхгүй байгаа. Тэгээд би чамайг сэлмэгтэй танилцуулж өгвөл ямар вэ гэж захирал хэлэх гэсэн юм. Чи туслана л зү. Юу гэж бодож байна? Огж болно л да. Гэхдээ ямар ч гэсэн цэлмэгтэй бол заатах юм да. Найз охноос ийм юм гуйхад болохгүй нь юу байх вэ? Тийм л зү бонда. Юу ч гэсэн цэлмэгтэй уулзж байгаа л болъё. За тийм. Цоорой. Энэ нийтлэлд итгэж болохгүй. Энэ бол шоу. Шоу гинэ? Тэгвэл тэр хүмүүс чамаас юм авьяастай байна л да. Чи байгаагүй би ч гэсэн тэр шоуд нийтлэх байсан юм. Тэгэхэд миний нийтлэл яах юм? Чи юу ч ойлгохгүй нөө. Чиний энэ нийтлэл чинь гараад ямар ч ашиг болохгүй. Цоорой. Энэ бүхэн дуусан заяа. Энэ бүхэн дуусныг эцэд бүхэн мэдэгдэнэ. Огн би чамтай нэг цагийн сууя гэж утсан. Чи намайг арай л доор үзээд